За мэцхан уу эрхэм үзэгчдээ UBS телевизэн Монгол эх орныхоо өв төв, өв уламжлалыг эрхэмлэн дээдлэгч эрхэм үзэгч та бүхэндээ өв соёлын нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Дэлхийн олон үндэстэн ястан өөр өөрийн гэсэн өвөрмөц, ёс заншил, иргэншил, өв уламжлалтай байдаг. Тэгвэл Монгол түмэн бид ч өөрийн гэсэн ёс заншил, өв уламжлалтай ард түмэн. Энэхүү уламжлалыг танин мэдүүлэх, соёлын дархлаатай үзэгчдийг бий болгоход өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах гэж байгаатаа баяртай. Бид энэ удаагийн өв соёлын нэвтрүүлэгтээ хүрдний талаарх мэдээллийг үзэгч та бүхэндээ дэлгэрүүлэн хүргэхээр бэлтгэлээ. Нэвтрүүлэгтээ хамтдаа байгаарай. Ардын үгэнд өвдөө хүн үеиг уламжлалтай улс үндэстэй гэдэг. Бидний өв соёл гэдэг бол зөвхөн дурсамж биш, харин ирээдүйн үндэс суурь юм. Эртний түүх, элен цуланцын маань үлдээсэн сургаал, зан заншлыг залуу үед өвлүүлэх нь бид бүхний үүрэг, нийгмийн хариуцлага. Энэхүү нэвтрүүлгээр бид Монгол түмнийхээ үүх түүх, өв соёл, үнэт уламжлалыг таниулан хүргэж, түүнийг хойж үед өвлүүлэн үлдээх ухааныг эрхэм зорилгоо болгож байна. Дэлхийн олон үндэстэн өөр өөрийн гэсэн өвөрмөц ёс заншил, ахуй амьдрал, соёлын дархлаатай байдаг. Монголчууд бид ч мөн адил онцгой түүхтэй, өөрийн гэсэн өв соёл, уламжлалт үнэт зүйлстэй ард түмэн. Бидний өвгдөөцөөс өвлөн ирсэн энэхүү соёл, зан заншил бол зөвхөн өнгөрсөн цагийн дурсамж биш, харин өнөөдрийн бидний бахархал, маргаашийн залуу үеийн үнэт хөрөнгө байсаар юм. Иймийн учраас бидний өв соёл нэвтрүүлгээр дамжуулан үндэсний ухамсар, соёлын дархлаатай шинэ үеийг төлөвшүүлэхэд бид хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Түүх, уламжлал, ёс заншлын үнэт төвийг хамтдаа цуурлаар танин мэдцгээе. Бидний өв соёл нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа майнын хурд буюу монголчуудын сүсэг бишрэл, оюуны соёлын нэгэн чухал илэрхийлэл болох бэлгэдлийн эд агуурсны тухай өгүүлэх болно. Хурд хэрхэн үүссэн, ямар учиртай, түүнийг нар зөв эргүүлж маан хөгжөөх нь юуг бэлгэддэг, хурдыг хэрхэн бүтээж, ямар орц найрлагаар хийдэг гэд танин мэдэх сонирхолтой агуулгыг багтаахаар зорилоо. Ингээд үнэт өв соёлын нэгэн хэсгээс хамтдаа таниж өвлөн тээцгээе. Хурд гэж юу вэ? Хурд гэдэг бол Бурхны адис жаналвтай тарин уншилгыг хуйлан ороож хийсэн шашны хэрэгсэл. Хурд нь алив хүмүүний буян хурааж хилэнц нүглээ намжлах хялбаршуулсан арга хэрэгсэл гэгддэг. Содөр ном уншиж бясалгах тийм боломжгүй хүний хувьд хурдыг эргүүлэхээр түүн дотор ороогдсон тарин номныг уншсан дайны буйныг хурааж байгаа гэсэн үг юм. Хурд эргүүлсний ач тус. Хурд эргүүлсэн хүнийг элдв зүйлийн муугаас хамгаалах, сахиус хамгаалалт болох, 6 заяаны орны үүдийг хаах, зуурдын аюулыг арилгах зэрэг ач тус маш ихтэй. Халдвар төвчин, ганцууд, мөндөр бороо тэргүүтэн аюул гамшигыг арилгана гэдэг. Тиймээс ариун санаа бодлоор хурдыг олон эргүүлбэл ач тус нь санаанд багташгүй үржинэ. Хурданд хүрсэн, хурдны салхин доогуур гарсан төдийхнөрч хилэнц нүгэл арилж,
бурхан буддаа болох хүч сэтгэлд үүснэ гэж айлджээ. Мааны хүрдийг ямар санаа бодолтой эргүүлэх вэ? Энэхүү хүрдний дотор байгаа судар тарнуудаас гэрэл гадагш зазраад бурхны орон бүхэнд тахил болон очоод тэдгээр бурхтын адис хүчийг хураан авч эргэж хүрдэнд шингэснээр хамаг бурхтын эрдэм хүч адис чанлав энэ хүрдэнд бий болдог. Ингэснээр хүрдийг эргүүлэгч, үзэгч, хүрэгч бүгдээр буй номыг машид хурааж байна хэмээн бодож эргүүлэх учиртай. Мааны хүрдийг эргүүлэх үедээ амандаа мааны бадмай хум гэсэн мааны 6 үсгийг уншиж хүрдийг эргүүлнэ. Ингэхдээ хүрдийг олон эргүүлэх тусмаа ач тус адис хүч их гэдэг. Хүрд буруу шүтхийн гим. Хүрдийг хазгаа мөрийн эргүүлвээс галзуу болно. Хөндлөн эргүүлээс бөхтөр төрнө. Толгой сүлийн хольж соливоос тахир доглон болно гэдэг. Чухамдаа хүрд гэж юу болох тухай хамтдаа сонирдъя. Бидний монголчууд ном төр орны хэмээх эснээс одоо улбаатай дээдийн номын үлгий болсон гайхамшигтай ард түмний төвд Монгол хэмээх. Эндээсээ биднес их бидний Монгол түмний хаадын орон мөн одоо тэмгэрчлэгтэй орон байсан. Энэ дээр биднес төр их хөлөгний очор нууц дамдрын одоо шашин нэмэгдэн орж ирснээр энд сонголт хийж шүтэн дэдлэснээр биднээсээ өөрсдийн өв соёл өшөө төгөлдөрж өшөө төгс төгөлдөр болсон болов уу гэж би боддог. Тэгэхээр энэ дээр олон одоо ёс нарийн номын одоо өв соёл уламжлалууд биднээс уугуул юм шиг одоо уусан нэгдэж орж ирсэн байдаг. Тэгэхээр айл болгон дээр голлоод ярихад энэ тахлын одоо бурхан шүтээний хэсэг гэж айл болгон дээр эрхэм нандин одоо шүтээний хэсэг гэж байдаг. Энэ дээр бол тэгэхээр 3 шүтэн гэж ярьж байгаа. 3 шүтэн яг айл зохицороо байж энэ шүтээний хэсэг бол бүрэн зохиц боллоо гэж үзэж байгаа. Тэгээ анх туус нь бол агшингийн шүтэн гэж байгаа. Дараа нь зарилгын шүтэн гэж би эндээс онцлоод ярихад хүрд гэдэг зүйлийн тухай өнөөдөр голлож ярих учраас хүрд маань одоо ямар шүтэндээ хамаардаг нь мэдээж энэ маань бурхны одоо зарилгын шүтэнд бол хамаарагдана. Яг тэр энэ хүрд гэдэг маань бурхтын одоо тарныг ном болоод тарныг дотроо оршоосон байдаг учраас нэгэн удаа эргүүлснээр хэдэн бом түмэн олон одоо номыг одоо уншсан тарныг үстэй тэнцгэр буйны хурааж байдаг. За хүрд гэдэг маань өөр их олон янз байдаг. Одоо салхин хүрд, усан хүрд, галан хүрд, хийн хүрд гэх мэтчлэгээр төрлөө бол олон янз. Хэлбэр хэмжээний хувьд бол одоо бүр 10-20 метртэй томыг бүтээн байгуулахаас босоод бүтээснээс гадна биднээс нь одоо хүрээ хэд ханданд ороод эргүүлдэг одоо 2-3 метртэй хүн гэдэг одоо гараараа эргүүлээд явдаг, суурхан доор оршоодог, одоо хүрдэд суурах гэж бас байдаг. Мөн дангаараа одоо хүрднийхаа дээр одоо сүм ороодсаа дангаараа одоо шүтэн болгоод заасан ганданд биднээс зөндөөл одоо хороолол тойрол явж л байдаг. Мөн айл болгонд одоо хэрэглэн зориулсан жижиг одоо юм номын хүрдүүд бол ихэвчлэн биднээс хүрд гэхээр маш сайн мэднэ. Хүрд гэдэг нь хэлбэр хийцээ хувьд ийм метраар ямар одоо хийх одоо эдийн уг нь юу ахвар алтан мөнгө, зис, мод, зандан гих мэтийн олон эдийн угаар бол хийж болно. Тэгээ энэ хүрднийг дотор нь одоо юу байдгүй, яаж хүрдтэй хэрхэн яаж одоо энэ хүрд гэдэг нь өөр шүтээ юм. Айл болгоно бурхан шүтээний өмнө хон, хоочор, дамар, за тахил, за тэнгууд хүрд гих мэтийн тахигдхууны хэлбэр л дээ. За хүрдийг бол том хүрдэг бол гараараа ингээд тойроод биеэрээ тойрж яваад эргүүлдэг. За яг хүрдний гадна талын чимэглэл нь яг юу вэ нөхөр 8 тахил, очор, лянхаа цэцэг дээд орой дээр бол заавал номын хүрдийг одоо жинхэнэ хорлоо буюу хүрдийг бэлэгдэж энэ дээр шингээсэн байдаг. Яагаад хүрдийг ингээд бүтээсэн хүрд гэдэг маань анхлан бол замбуу мөрний далаагаас өөрөө шижир алтаар өөрөө болсон 1000 хигээстэй хүрд гэж байдаг. Тэр маань загар өрдөг хүрдэг орчуулагч хаан л одоо тэр хорлыг бол эргэшээ хүчин чадалтай өөрөө нар зөнг эргэж идэг. Эргэсэн газар болгонд номын дуу, бурхны сургаал номлын дуу мөнхөд тасрахгүй байхын бэдлэгдэл гэдэг утгаараа хорл бол явдаг. За доотлолт нь нацаг доржиг бол оршоосон байдаг. Нацаг дорж гэдэг маань аливаа бат бүх байхын тухайд оршоодог. Тэгээ эргэн тойрон бол одоо энэ санскрит ланзарамд умманы байдны хум гэдэг тарныг дээгүүр очор доотлоод бадамлын хот зэсгийг бүтээсэн байдаг.
Монгол уран дархан нь зөвхөн гоёл чимэглэл хэрэглээний зүйлс бүтээхээс илүүтэйгээр яс зоншил, түүх, бэлэгдэл, өв соёлыг бүтээлбэртэй шингээдэг. Тэр дундаа энэхүү хурд урлал нь гарын урд үе, ухааны гүнзгий бодол, сэтгэл зүрх судалгаа шаарддаг гэдэг. Ингээд хамтдаа хурдны хийц урлалын талаар Монгол уран дархны урлалын онцлог ур хийцээс толдоцгоё. Хүчаа жил дарах хилээ энэ хугацаатаа бас сүүлийн 20 жилд нь хурд одоо хийж байна. Ер нь ихэнхдээ майны хурдыг л ихэнхдээ бүтээцдэг. Энэ будын шашны номыг хүмүүс гүйцэд одоо уншиж мэдэж чадахгүй байгаа улсууд бол энэ номнуудыг бол ингээ хурд маягт хэлбэршилжүүлээд тэгээ энийг эргүүлснээр бол одоо хэмжээш их одоо буян хураана гэсэн тийм будын шашны өөрийнх нь тийм тангараг байдаг юм байлээ. Тэрний ерөнхийн дагуу одоо ингээд энэ хурдыг ингээ бүтээж байгаа. Зөвхөн би өөрийнхөө хувьд бол одоо хурданд бол ямар нэгэн алдаа гарахгүй хийл гэж боддог ерөөсөө. Яагаад гэвэл одоо сэтгэл уяг гэх юм уу да. Би ер нь сайн юм хийх юм бол гүнжид өв болоод хоцроо шүү дээ. Миний хийсэн юмыг хараад дараагийн дарагчууд хараад яг л энэ шиг хийвэл гоё юм да. Дараагийн дарагчууд тэр шаардлаганд хүрэхэд бол өөрсдөө мэрийж сайн бүтээн. Мэдээж тэрнээс нь уран сайхан залуучууд гарах учраас тэр би тэгвэл энээс илүү яаж гоё хийх вэ гэж бодоод тэгээ одоо Монголын тэр дарханы тэр урлал уламжлах гоё болж хөгжих байх л гэж боддیں۔ Ур хийцийн нарийн ажиллагаа. Бүтээлбэр гарааргаар олон шат дамжлагаар хийгддэг. Тэр дундаа хурданд мөнгө, алт, хүрэл, ялтас, зарим үед чулуу, яс, үнэт модыг ашигладаг. Сэлбэр, агнаас, нэхээс, цодгомол зэрэг олон төрлийн арга техникийг ашиглана. Бүтээлийн хэлбэр, хявгалз, бэлэгдэл бүр нь утга агуулгатай. Жишээлбэл мөнгөн бүсний хийгээр тухайн овгийн шүтэн, түүхэн томог, байгалийн зөв тогтолцоог илэрхийлэх нь бий. Уламжлалт хэрэглээ ба бэлэгдлийн утга. Дархны урлал нь ёс заншил, шашин шүтлэг, нүүдэлчдийн амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Дахин давтагдшгүй байдал. Зарим даргачууд захиалагт бүтээл гаргахдаа тухайн хүний онцлог, хүсэл, энерги, түүхийг тусгаж бүтээдэг. Үүний үр дүнд бүтээлбэр нь давтагдшгүй ганц хөв болж эзэндээ онцгой үнцэн нь утга учиртай болдог. Занвазар дархны өвөрмөц чиг баримжаа. Түүний гол онцлог нь чанар ба хэрэглээний уялдаа урлагийн бүтээлмэт атлаа өдөр тутам хэрэгжилж болох үз эдэлгээ даах үз. Занвазар дархан эртний уламжлалыг орчин үеийн загварчлалтай хослуулж шинэ төрлийн шийдэлтэй бүтээлүүдийг тойрвдог. Өв талаасаа бол эн чинь бол манай давтагдчихгүй мундаг өв байлгүй хэдэн 100 жил хэдэн мянган жил одоо ингэж ирсэн энэ уламжлал юм чинь мэдээж эн чинь будын шашны юм чинь заавалчгүй тэг маяг онол гэж заавалчгүй одоо тийм юм байгаа. Тэрийг бас судлах хэрэгтэй. Тэгэхээр л одоо энийг чинь сайжруулахын тулд би бол яг хов хүнийхээ өөрийнхөө зүгээс бол нэгдүгээрт одоо бат бөх сайн хийх хэрэгтэй, хоёрдугаарт ямар ч алдаагүй хийх хэрэгтэй, гуравдугаарт бол одоо энэ ном журмынхын дагуу хийх хэрэгтэй гэдгийг би бол одоо маш их баримталдаг хүн байгаа юм. Тэгээ одоо энэ хүрдээ чи ингээд яг энэ ном ороохоос ахуулаад одоо ингээд ном ороо гэж байгаа юм. Номоо ингээд ямар ном ороох вэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт ингээд алдаа мадаггүй байх хэрэгтэй. Одоо энийг ороож явахдаа үсгээ ингээд үсгнийх нь юунд ингээд алдаа гаргаад уранхаа муранхаа оруулаад ингээд нэг үсгний нэг үсэг дээр алга болчих юм бол энэ чинь утга нь өөрчлөгдөж явдаг учраас энэ дээр ямар ч алдаа гаргахгүй хийхийг бодох хэрэгтэй. Мөнгө зис бол харьцангуй зэврэлт одоо муудаж одоо тэр хүний биед хортой нөлөө гарах нь бол маш бага. Тэгээд энэ он удаан жил наслалтын хувьд бол тэр зис мөнгө одоо эднэр бол маш сайн. Мэдээж энэ голын төмөрөөр хийж байгаа энэ төмөрч гэсэн л одоо мэдээж сайн л да. Гэхдээ энэ төмөрнийхээ голд одоо энэ номоо ингэ яах юм бол заавал ч ингэ мод хийдэг. Хэрвээ энэ төмөрд одоо ингэ зэв болоо гэхэд энэ номондоо биш
модондоо одоо тэр зэвэнд орж идэг юм уу. Тийм учраас энийг хамгаалттай. Энэ сорогчсон мод тэгээд анхлан үнэртэй байх хэрэгтэй гэж байгаа юм. Анхлан үнэртэй модоор хийх юм бол энэ одоо гадна талын цаас тэр анхлан үнэртэй модтой байгаа учраас гадна талын цаас ингээ илжирч мууддаг их уртудаа настаасаа гэж бодож энэ сорогчсон модыг хийдэг. Мэдээж бид нар бий бол одоо эдгээр хурдуудыг хийхдээ бол одоо бас бид нар чинь нүүдэлж уусаад материалын нэгдүгээр маш бат бөх сайн хийх хэрэгтэй. Бид нар бас эдлэгээ даахаар энэ хурдыг бол би одоо жишээ нь одоо зөвхөн хийсэн материалаар яа л да. Би нэг бол 1 мм-ийн цуцаантай жисээр хийдэг. 1 мм-ийн цуцаантай жисээр. Тэгээ 1 мм-ийн цуцаантай жис чинь бол одоо жис дотор бол нэлээд цуцаантай орно. За тэгээ энэ гуйлан үсгнүүдийг бол заримын зутган заримын хөрөөдөж шин. Тэгээ энийг болохоор яг Монгол дархны аргаар нэвт ингэж бүгдээр ингэ хаддаг байхгүй юу? Тэгээ энэ нэвт хаддаг шалтгаан нь юу гэхээр одоо энэ дээр чинь жис гуйл хоёр гагнагдахтаа гуйл бол одоо гагнуур нь халуун гагнуур нь нэлээ юутай болохоор гүйлт их багтай байдаг учраас энэ хоёроор гагнахад одоо бохир болно. Хийлтийн цагур нь одоо жоохон бохир болдог байхгүй юу? Тийм учраас ингээ бүгдээр ингээ нэвт хадсан байгаа. Энэ хадахын одоо би Монгол дархан үнэлд одоо ингээд хадаж хийндэ гэж бодож ингэж хийдэг байхгүй юу? Одоо энэ чинь хожимын дархчууд ингээ харахаараа за энэ гуйлыг ингээд хадцсан байна. За манай Монгол дархчууд нэг иймэрхүү нэг сайхан гүжирдүүхэн ийм сайхан бүх бат ингээ юм ийм л юм хийндэ гэж ингээд дараагийн үе бас ингээ бодоосоо гэж бодож ингэж хадаж хийдэг. За мэдээж одоо технологи хөгжүүл энэ чинь өшөөж гоёор бас хийж болно л да. За одоо энэ хүрээг нэг чинь би ийм 1.5 ийм зузаан гуйлаар ингэж цохиж гараараа ингэж цохиж хийдэг. За энийг бол зутгаж ингэж хийн. Энэ чигээр бас л 1 мм-ийн зузаантай ерөөсөө энийг аль болох бүх урт наслаасаа гэж бодож хийж байгаа хгүй. Одоо энэ доотлын нэг чинь би одоо ингэ очроо хийгээд энэ гадна талын гуйлан хүрээнийхэн дотор талаар дахиж ингэ зис барьж ингэж гагнаж байгаа юм. Давхар. Тэгээ эн чинь бол энэ доотлоосоо энэ бол ерөөсөө хизээч гагнуур нь салахгүй халуун гагнуур гагнагдсан учраас за энэ хүрдийг болохоор ингэ голыг нь бол одоо маш сайн гантай төмөрөөр хийгээд энэ одоо хүрдний соргшин гэж байгаа юм. Тэгээ доод талд нь ингээ гуйлаар ингээ тав хийн. Мэдээж энэ торгоо бол ингээ сайхан ингээ торгоор ингээ нөгөө номоо ороож ингэж ойж байгаа юм. Энд чинь баримтаг гэж ярьж байгаа. Тэр баримтаглана гэж. Тэгээ ингээ баримтаглаад энэ чинь бол хүндтгэлийн асуудал байхгүй. Дээлтэй хувцастай болгож ийн гэсэн ёслолын юм байна. Тэгээ ингэж төгс хийчихвэл эргүүлээд байж байгаа дараа нь бол энэ өв болоод гоцор чинь ингээд гараад ирэх чинь сайхан торгонд ороодсон уул хүмүүс ингээд яг ингээ хийгээд ихэр улсад их баярлдаг юм хөөх торгоор ороод ингээд гоё ойцсон юм уу энэ ч бас ойддаг юм уу гэдэг мэдхгүй улсад бас зөндөө байгаа байхгүй юу. Тэгээ би энэ бол хамгийн энгийн хүрд байгаа. Энийг бол одоо саяын бүсгээр ингэж өөржсөн дээр нь зохиод тэгээ ингээд хорол энэ нацагд орж идэх хоёулын энэ одоо ерөөсө хүрдэнд бол энэ дээд талдаа хоролтой доолдоо нацагд орчтой энэ бол байх ёстой. Бүгднийг нь өөрийнх нь ном яг номынхан дагуул хийх ёстой. Энэ бол одоо бүр их гоёлтой хийсэн. Энийг бол ингэж гоёлтой мөнгө үүсгтэй. Энэ өндөргийн заануудын саяын бүсгийн чинь үсэг байгаа. Энэ үсэг. Үсэг нь бол яг саяын бүсэг байхгүй. Энэ саяын бийг энэний оронд зүгээр саяын бийсэн ч бас болохоор байгаа байхгүй юу. Үсэг саяын баяр бол ерөөсө хоёулаа ижилхэн утгатай. Тэгэхээр бид нар саяын бүсгээр ингээ хийх өндөргийн саяын бүсгээр хийх юм бол хүрдээ ингээ хийгээд тавьсан бол хүрдэн дотор саяын залцсан байж байна л гэсэн үг байхгүй. Би одоо хүрд хийгээд өчгөр хүн нөгөө хүрдийн чинь аваачаад нэг ламаар оруулахаар нөгөө ном нь ингээд өндөр нам янз бүрийн хэвлэгдсэн ном байдаг учраас энэний эргэлтэнд нөлөөлөд идэх учраас бүх номоо 6 см өндөртэй ингэж хэвлүүлсэн. Би ингээд хийж байна л да. Манайч одоо яг ингэж бүгдээр ингээд ёс журмын дагуу ингэж сайхан хийнэ. Бид нар уул нь одоо өөрсдөө ямиг өөрсдөө хэрэглэн манай Монголын өв болох учраас энэ чин сэтгэлээсээ ингэж сайхан хандаж хиймээр байгаа юм тий. За ингээд энэ алтан гэрлийн хүрд бол одоо яг ингэж гарах хүрд юм байгаа юм. За энэ алтан гэрлийн номыг энэ дотор нь ингэж хийгээд энэ хүрд бол ийм хүрд болж гарах юм байгаа юм. Мэдээж энэ үсгнүүд нь бол алтан гэрлийн хүрд нь бол ийм ланз үсгтэй хийгдэж байгаа. Энэ ланз үсгтэй. Энийг одоо ингээд засаад одоо тэгээ бас л энэ дээрээ бас хадаж тогтооно. Тэгээ эн чинь бол манай өв соёл юм баггүй юу. Тэгээд одоо энэ бидний соёлоо бол түгээхдээ ямар ч алдаа мадаггүй олон түмэнд хүртэлтэй тийм л юм хийх ёстой гэж бодвол
нэг нь би дархан болсон юм хийвэл хүнд юм хийсэн шиг юм хийгээд өчөөдөө. Гэхдээ би заавал бүх юм хийх ёстой. Тийм одоо дархан бол биш шүү дээ. Тийм учраас хийсэн юмдаа эзэн болохыг гэж л хийдэг. Тийм. Ер нь баг ихэд тахсууж хийж болно. Тэр чинь хурд бол одоо тийм онцгой одоо тийм баггүй шүү дээ. Ганцхан энэ онцгой юм номондоо байна. Энэ номыг алдаа мадаггүй хийх ёстой. Энэ голыг ингээ ирэхэд ингэж ерөөсөө алдаагүй ингэж сайхан эргэж явах ёстой. Эднэр эргэлтнийх олон байгсан маань чинь нөгөө ном маань олон уншигдэж яах гэсэн үг байхгүй юу тийм. Хүрдний гадна талын эн чинь гэр байхгүй юу? Гэр одоо сүм гэрнэ. Энийг нь бол одоо ямараач одоо дархан өөрийнхөө ураар ямар ч төрлөөр гоёж болно. Бид өөрийн гэсэн өвлөгдөж ирсэн ёс заншил, дэг жаяг, оюуны соёлоо өвлүүлэх, ирээдүйн хойштоо зузаатхан бүтээх учиртай. Хожимо энэ бүхэн дэлхийн ертөнцид нүүдэлчдийн сонгодог соёл болон тороожуулдах Монгол өв бас хүү соёл байх биз. За хүрдний бэлэгдэл утга юу вэ? Энэ өөрөө бол бас айл гэрт байхын шүтэн тахигдах мөн үгүй л мөн. Тэгээ номон дээр дэлгэрүүлсэн хэлсэн байв. Амаараа тарныг үнснээс илүүтэйгээр хүрдийг хуруугаараа ингээд эргүүлэх нь илүү айцлагтай жанлагтай юм аа. За юуны тухайд одоо энийг эргүүлж байгаа юм бэ? Одоо яг хүрдийг одоо эргүүлсний одоо ач тус буйн нь. Тэгэхээр одоо энгийн дээр хүрдний сүүдэр туссан амтан хүртэл муу зайнаас хэтлэх одоо том хэмжээний хүрд ингээ байлаа гэхэд сүүдэрд нь туссан янз бүрийн амтад өт хорхоо шавж амтан байлаа гэхэд одоо эвгүүтлэхээ сайн заяаг олох. За мөн одоо энийг нэгэн удаа эргүүлсэн нийтлэлтэйгээр завсаргуу 5 хилэнцгийг үйлцэн нүгэл хүртэл амирлан гэр орондоо эргүүлэх юм бол гэр орд өргөө одоо ари өсөх, буян чуулгах, насыг уртсгах. Тэгэхээр буян хязгаар шүүх хурна гэж үздэг юм байна. Нас, цог, буян, эд идэ бүх зүйлд аривдах. Хамгийн гол нь биднээс энэ номын хүрд учраас Монголын харанхуй гэдэг зүйлийг арилгахын тухайд биднээс одоо ер нь ертөнцийн 3 хор гэж байгаа. Уур, мунхаг, шунал. Энэ гурыг бол ертөнцийн 3 хор гим юм а гэж. Тэгээ хүрд өөрөө номын хүрд учраас энийг эргүүлснээр биднээс тэр үл мэтхийн харанхуй буюу эс мэтхийн одоо тэр харанхуй нисвас одоо мөнхөд амьрлахын бэлэгдэл цаад утгандаа байдаг. Мөн цаашлаад салхин хүрд гэж бид салхин хүрд, галан хүрд, хийн хүрд, усан хүрд гэж байдаг. Тэгэхээр номын хүрд гэдэг зүйл бол ерөөсөө Бурхан шашны үнний сургаал ном бол мөнхөд тасрахгүй байхын бэлэгдэл. Энэ номын хүрд байсан газар Монголын харанхуй сүдэр ерөөсөө байхгүй. Мөнхөд номын хүрдний одоо гэрэл гийгүүлэн зохиож байдаг. Хүрд байсан цагт бол номын дүүл тасарнаа. Тэр альд буян бол мөнхөд чуулна гэж үзнэ. Монгол хүний онцлог юу вэ? Бид юугаараа өөр онцгой юм бэ гэдгийг тодорхой байлгахад бидэнд өв соёл чухал үүрэгтэй. Тэр утгаараа монголчуудын эзэн Чингисийн үедч Багаадын үедч өнөөдөр ч бурхан шүтэнэ хоймортой залсан дээлэн хайлт байх хүрдийг эргүүлэх ёс гэж юу вэ? Хүрд гэдэг маань өөрөө бол одоо тусгайлан одоо урлах ухаан буюу бурханы шашны урлах ухааны онолыг үтсэн. Хүрд гэдэг маань өөрийн тэгтэй хэлбэт тэг хэмжээтэй хэлбэр хийцтэй. Яг жинхэнэ одоо бурхан урлаач энэ хүрдийг бүтээж одоо ном тгийг үтсэн одоо дархан урлаач хүнээс одоо залж авах ёстой. Тэгээ энэ маань яг заавал алт мөнгө гэлтгүүр энэ маань гол нь зөв тэгэрэ бүтээгдсэн байх ёстой. Хэлбэр хийцэн зөв. Энэ хүрдэн дээр байх номын дүрслэлүүд нь яг номын дагуу зөв байх ёстой. Тэгэх юм бол одоо гуйл байдаг, зэсээр байж болно, модонч байдаг. Бүр сүүл хуучин цагт бол хонгоогоор хийсэн байдаг. Тэгээ хүрдний өөрийн хэлбэр хийх хэмжээг нэг иймэрхүү одоо нэг төөвөөс ахгуулаад нэг адаглаа 4 хурууч байд юм уу те. Гэх хэмжээний л бий те. Бидний маш том соёлын нэг хэсэг юм. Тэгэхээр номд хаадууд уу одоо биднээс номд хаадуудын үйл хүртэл байж л байсан. Биднээс өв соёл ихээр биднээс ерөнхийдөө бол өв соёл гэдэг нь өргөн далаацтай ойлголт л доо. Эд үлгийн зүйлийн өв соёл байна, номын одоо өв соёл гэж байна. Тэгэхээр энэ эд зүгээр одоо ахын хэрэглээний одоо өв соёл гэж байна. Эдээ ундааны өв соёл гэж энэ хэрэглээний өв соёл л доо. Энэ дээр бол одоо юу гэдэг бидний нүүдэлчин ахуй зориулагдсан одоо мал одоо ахмада малаада адгуулах хэрхэн яаж одоо өсгөхөө тэгэл түүнтэй холбоотой одоо ахуйн зан үйл зөндөө байж шүү дээ хазаар ногт чөдөр хэрхэн яаж хийх авдар сав за тэгэл хоол эдээ ундааны соёл байд юм уу тэгэл сүү цагаа эдэгээ боловсруулах энэ бол зүгээр биднээс игэл одоо иглийн одоо
соёл буюу ахын хүрээний соёл юм. Эндээсээ халиагаад үзэх юм бол биднээс номын одоо соёл буюу бидний хамгийн нандин өв соёл бол энэ одоо хүрд, бурхан шүтэн, одоо биднээс дээдийн номтой холбоотой олон ийм деталь нандин одоо зүйлсүүд байгаа. Эднүүсийг биднээс ерөөсөө анзаарахгүй орхигдуулаад нарийн учраас мэдэхгүй дэждэг юм уу? Энийг яг нандин нарийн зүйлсээ ойлгохгүй. Энэ мань биднээсийн соёлын өв мөнөг бол мөнөөсөө яагаад тэр хүнс хүнэгийн үеэсэл биднээс одоо бурхны шашинтай байсан. Тэр үед шашинтай холбоотой хүрд болоод олон зүйлсүүд бүгд л байсан. Энэ болох өв соёл дундаа бүр хүнийг сайн сайхан дуудаж байдаг гэгэрэл төрөл хамгийн одоо бүр нандин дээдийн дээд өв соёл мөнөөсөө мөн гэдгийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Мааны хүрдийг нар зөв эргүүлэх хэрэгтэй учир шалтгаан нь хүрдийн дотор байгаа таринуудыг гадагш харуулад хуйлсан байдаг учраас унших ёстой зохицуулж нар зөв эргүүлэх хэрэгтэй. Хүрд эргүүлэх ёс. Хүрдний гарал үүслийг хоёр янзын хувилбараар тайлсан байдаг. Хүрдний өвдөс дамжилгыг бурхан багш Дигадинад сойрхсон байна. Хүрдний өвдөс дамжилгыг залгамжлан аваад хүрдийг ханшгүй огоот эргүүлснээр савлууга төгс шавыг зүүн өмнөд энэтхэг үржин, кашмир, балб, төвд хятад тэргүүтэн орон бүхэнд эрен хавж олдоогүй тул тэр дамжлага увдсаа лусын оронд очиж лусуудад хайрлжээ. Лусууд хүрдийг эрхэмлэн шүтэж, шүтээний дээд болгон тахиж эргүүлсээр байлаа. Үүнээс олон жилийн дараа Нагаржуна богдод хоншийн бодисадва сойрхсны дагуу лусын оронд морилон хүрдний өвдсийг залж ирээд өөрийн өргөө байшингийн оройд салхин хүрд, гэрд гадаа гараар эргүүлдэг хүрдийг олныг байгуулсан гэдэг. Номыг одоо эрдэмтэй хүн уншиж одоо улсуудад түгээхэд одоо хамгийн одоо нам нар бол уншиж түгээж байгаа шүү дээ. А энэ нь бол одоо хамгийн сонсголонтой чихээр сонсож байгаа тийм байгаа. Мэдээж тэр номыг сонсож чадахгүй улсууд байна. Тэгээд тэр номыг өсгийг өөрөө уншиж чадахгүй хүмүүс байна. Ийм улсуудад түгээхэд арга нь бол миний бодлоор бол ийм ном болго хүрд болгоод ингээ эргүүлээд тэгээд энэгээр би хүрд хийх гэдэг одоо хөөцөлдөөд энэ ч бол их том юм дэлгэмэл том ном байдаг. Тэгээд энэ чинь одоо хураангуулаа жижигхэн болгоод ингээд хэвлүүлэх гэхээр одоо тэр үсэг бичиг нь одоо ингээ яхаар маш их төвөгтэй байсан. Би 4 жил хөөцөлдөж энэ Тайваны нэг бодон шашны төв байдаг юм. Тэнд ингэж маш гоёор ингээд уйгуржин монголоор бичсэн юм ном, жижигхэн ном гарсан байгаад. Тэгээд би алтан гэрлэг хүрдийг хийсэн байгаа юм. Энийг бол би өөрөө ороод ингээ гоё чанга ингэж ороох хэвээр. Энийний дараачаар торгоор сайхан ойно. Эний ч бас ингээд цэвэр сайхан ингэж гоё нэгт нямба ойно гэдэг чинь бас л ажил байдгийн тий. Ингэж л хийжээж одоо тэгээд хүн ч одоо шүтэх бишрэх үзэл гэдэг чинь бас энэ гоё бас гоё хийснээс бас шалтгаална. Өндөр гэгээний соён бүсгээр ингэж би энэ хүрдийг хийсэн байгаа юм. Зүгээр энэ бас өндөр гэгээний соён бүсэг байгаа. Энэ бол төвдийн зүгээр ланз үсэг байна. Энэ ланз үсгээр хийсэн. Энийг бол бас л өөр дөр нь ингээд зогсон. Хүрдийг бол би маш олон төрлөөр л хийж байгаа. Яг гэвэл худалдаа авах чадвартай холбогдуулан бас энийг бол мэд хамгийн энгийнээс нь ахуулаад үнээр нь хүртэл одоо ингээд хийж байгаа тий. Хүрдийг эргүүлэх цагт Майнын 6 үсгийг уншдаг. Хэдий олон удаа эргүүлэхэд аж тус нь аривжих бөгөөд адис хүч ихтэй. Уламжлалаа хадгалж ирээдүйд амьлуулах онцлог, ондоошлыг илэрхийлж чадах бахархал, үнэт зүйл болгон бүтээх нь хөгжлийн шин шатанд хүрэх үндэс суурь жижиг зүйлээс ихтэй. Биднээс яг нүүдэлчин соёлоо биднээс түгээн дэлгэрүүлж байна л да. Энэ маань үнэхээр одоо сайхан бусад суурин соёлоос ялгаатай гэвэл ялгаатай, өрмөгт нандин гэвэл нандин. Өнөөсөө илүүтэйгээр чөдөр ногтоос илүүтэй биднээс их хөлгөний уламжлал, оюун санаанаа гэгэрүүлэх ийм агуу том өв соёл гэдэг маань өөрөө биднээс хаач байхгүй дэлхийд шагшигдах гайхах. Энэ дээр урлах ухааны аймаг, би бурхан урлаач урлах ухааны одоо ийм хүн. Тэг хүрд бүтээх, хон, хочор, бурхтыг зурж бүтээх, зам сэлбэр, гөнгөрва, авдар, сав
Одоо ингээд ер нь бол одоо эдийн номын шүтгэдхүүн бурхны шашны одоо энэ зан үйлийн бүх зүйлсийг нь Монголын энэс аваад хайчи тэгээ үлдсэн юм зөвхөн ерөөсөө авдар сав чөтөр нөхцөл үлдэнэ өөрөж үлдэхгүй дэндүү ядуулах юм байна. Тэгэхээр биднүүсийн одоо тэнгэр шүтлэг биднээс өөрсдөө бөө мөргөл дээр дээдийн бурхны шашны сургаалын том соёл орж ирснээр биднүүсийн одоо тэнгэр шүтлэг биднүүсийн зан үйл өшөө төгөлдөрж өшөө их гүн ухаантай өшөө их гайхамшигтай төгс төгөлдөр болсон биднээс асар хазтай ард түмэн. Тэгэхээр хүрд гэдэг зүйл өөрөөсөө өглөөдөө өдөртөө оройдоо тэгэл байнга эргүүлж байгаа. Ялва нэгэн буйныг хураахад бол тоо гэж хийж гаргаж байхгүй. Байнга одоо нэг өөр сайхан нар зүй сайхан эргүүлэл 108 удаа байж 21 удаа байж болно. Одоо 51 байж болно. Тийм ээ. Өшөө бололтоо 1080 удаач байж болно. Энэ гол нэгэн удаа эргүүлээд энэ дотор 20 30 40 мянган удаа тарныг уншиж. Гол нь биднээс амаараа тарныг уншаад номыг уншсанаас илүүтэйгээр хүрдийг гараараа хүрэлцэн эргүүлснээр амаар уншснаас илүүтэйгээр буйныг хураадаг гэж судар номдоор айлцсан байдаг. Энэ маань өөрөө буйныг хураах хамгийн нандин өв соёл айл болгонд байдаг ханаас ч очоод энэ одоо зөв тэгтэйг нь олоод хүн өөрөө хичээх юм бол олоод авч болно. За тэнгуут энэ хүрд гэдэг зүйл айлд байснараа шүтгэхгүй ч гэсэн дээдлээд гэртээ ингээ залтсан. Хүрд гэдэг маань өөрөө бол тэгж айхтар хүндэрээд байгаа байхгүй шүү дээ. Тэгээ эргүүлээл байж хат бол энэ чинь ямар нэгэн тахил махил өргөх шаардлага байхгүй. Зөв энэ аливаа нэгэн зүйлийг ингэж номын загвар хэрэглэхгүй хөдөлгөөнгөө зүгээр мартаад хайчих юм бол тэр хуучраад өнгө алдаа тэгээд бол одоо хэрэглэнээс гардагтай адилхан. Хүрд гэдэг зүйл бол одоо айлд яваад орлоо шүтэн дээр одоо яг энэ эргүүлдэг хүрд ингээ байж болно. Тэг гэх юм бол заавал очиж хүрдэг бол 3 удаа энгийн дээр л энгийн бол 3 удаа ингэ эргүүлэл болов. А яг тухайн айл эзэн бол өөрөө 21 удаа мó 108 удаа. Ер нь бол ингээл хараа сансан тохиолдолд байн 3 удаа л нэг эргүүлэлтээ 3-аар. За 21-ээр. За бүр ингээд 108-аар ч эргүүлсэн болох. Одоо бид нар бүгд л одоо Монголоо нэг ирж хайж байна. Уламжлалаа ирж хайж байна. Монгол өв соёл гэдэг чинь нөгөө энэ дэлхийгээс бид нэр өөр юм гэдгийг одоо бид нар бас одоо нийт маасаараа бол жоохон тиймэрхүү сэтгэлээтэй болцсон юм байна гэж би бол их баяртай байгаа. Уламжилж үлдэхгүй болохоор нөгөө сайхан хүний 50 60 жил 70 80 жил одоо сурсан нөгөө нэг гоё нарийн өөрийн гэсэн тийм сайхан арга барилын хүн авч үлдэхгүй болохоор тэгэл тэр хүнтэйгээ бүх юм дуусчихад байгаа байхгүй юу? Арга барилаар өөрийнхөө ураар өөрийнхөө одоо урлалын чадрын хэмжээгээр янз бүрийн хүрднүүд хийцгэж байгаа. Энэ нь бол мэдээж тэр үйлдвэрлүүлээд авж байгаа хүндээ бол хүрдтэй болж байгаа учраас энэ буйны сайхан бүтээчж байгаа учраас тэр хүндээ бол сайхан л одоо өв болол гоцорж байгаа. Баг гэлтгүй өвгдийн өвөө орчин цагийн хөгжил дэвшилтэд хөл нийлүүлэн хөгжиж байгаа энэ л цаг үед өв соёл уламжлалаа улам лавшруулан хадгалж залуу үед таниулах хэрэглээнд шингээх шаардлага ойч үедээ уламжлах нь бидний үндсэн үүрэг хариуцлага. За өнөөдрийн тухайд бол одоо хүрдний тухай одоо тав үедээ ойлголтыг хүргэхийг бол зорилоо. Тэгээ ямар нэгэн их бах хэмжээгээр тав хүрдний тухай ойлголтыг авсан гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр хүрдээр зогсохгүйгээр хүрд гэлтгүйгээр биднээс энэ эцэг өвгдөөс биднээс улбалж өгсөн өв соёл бол хязгааргүй их ариун юм. Тэгэхээр бид залуучууд гэлтгүй нийт Монголоос тусдаад одоо Монголын өв соёлыг таних мэдээрээ судлаарай. Тэгэх юм бол энэ бол олон нандин өв соёлууд олон ухаарлыг танд өгөх болно. Олон одоо эрдэм танд бол төрөх нь бол дамжиггүй юм аа. Өнөөдөр бид хамтдаа хүрд хэмээх өв мартагдах учиргүй уламжлалын тухай мэдээлэл бэлтгэлээ. Өв соёл нэвтрүүлгээр дамжуулан үндэсний үнэт зүйлсээ хайрлан хамгаалж өр хойштой өвлүүлэн үлдээхийг уриалж байна. Өв соёл үгээрх юм биш. Үрд хадгалахын нэр таних мэдээ түгэн дэлгэй. Хамтдаа хайрлан хамгаалцгаая.